ач холбогдолтой бит болон бит бус үгийг хэлдэг. Эдгээрийн дундаас урлаг нь тухайн цаг үе нийгмийнхээ хөтөж болж явдаг. Ингэхдээ өнгөрсөн буюу түүхэн цаг хугацаа, одоо буюу өнөө цаг үе, ирээдүй буюу хийсвэр зүгнэлийг харуулж байдгаараа онцлог юм. Энэ гурван цаг хугацааны ахуй амьдралыг бодит байдлаас хөрвүүлэн уран сайхны хэлбэрээр уран бүтээл туурж үзэгчдийн хүртэл болгосноор урлагт хөрвүүлсэн бас нэгэн төрлийн өв соёл болж байгаа юм аа. Миний бодлоор бүтээл туурдаг хүмүүс бүх зохиогч хийгээд өв тэгш гэж боддог. Жишээ нь хөгжмийн зохиолч, хөгжимчин, бүжиг дийлэгч, багш, бүжигчин, зураач ба баримлч, кино ба драмын найруулагч бүгд өөр өөрийн чиглэлээр бүтээлээ найруулан төрвиж өөр өөрийн онцлог давуу талаараа өглөгдөн хөгжсөөр байна. Эдгээрийн дотроос гооцын таашаалыг үзэгч түмэнд түгээж дахин давтагдшгүй хөгжлийн замлыг туулан уламжлагч цаар ирсэн урлаг бол бүжиг юм. Бүжиг нь хүмүүсийн ахуй амьдралтай нэгт холбоотой үүсч хөгжсөн бөгөөд уг үндэс нь хөдөлгөөн байдаг. Түүхийн 90 үеүүдэд хүний биеийн эгэл хөдөлгөөн нь тайзны урлагийн нэг төрөл бүжгийн жүжиг болтлоо хөгжиж ирснийг бид бүгд өнөөдөр харж байна. Дахин давтагдшгүй хөгжлийн замлыг туулан уламжлагцаар ирсэн бүжгийн урлагийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаж хойч үедээ сурталчлан өвлүүлснээр бүжгийн урлаг үеэс үед хөгжсөөр байна. Тэр дундаа Монгол бүжгийн уламжлал хөгжил шинжилгээний зүй тогтлыг судалж үзэхгүйгээр Монголын бүжгийн урлагийн хөгжлийн тухай ойлгох боломжгүй бөгөөд хэрэв өргөн утгаар нь хэлбэл Монголын олон ясны язгуур бие биелгээний өрмөц дэг жайг хуримтлагдаж байдгийг мэдрэх аргагүй юм аа. Эдгээр бие биелгээг гэрийн сургалтаар өглөөлөн уламжлуулж ирсэн нь сургалтын арга барилын өв уламжлал давхар хөгжсөөр ирснийг илтгэнэ. Тийм учраас бие биелэг маань энэ олон зуун жилийн дараач бидэнд уламжлагдсан өвлөгдөж ирсэн байна. Нүүдэлчдийн соёл иргэншлээс улбаатай аж амьдрал ахуй байдлаас үүдэлтэй язгуур бие биелгээ уламжлалаа барин шинжилгээ даган хөгжиж тайзны бүжгийн хэлбэрт орсноор бүжиглэх ахуй орчин өөрчлөгдөж орон зайг туулах хөлийн хөдөлгөөн нэмэгдэн уламжлал шинжилэл хувьсан өөрчлөгдсөн ч цээж гарын хөдөлгөөн нам төрхөө хадгалан үлдснээр өв уламжлалаа өвлөн ирснийг илтгэнэ. Ахуй байдлаас үүдэлтэй язгуур бие биелгийг тайзны хэлбэрт шигтгэн оруулсан бүжгийн урлагийн олон сайхан эрхэм хүмүүсээс онцолж ардын жүжигчин төрийн шагнал 100-ны мандаа бүжиг дэлээс сэвжид хэмээх эрхэм хүнийг ярмаар байна. Сэвжидийн уран бүтээлийн гол сэдв нь нүүдэлчин ахуй аж байдлыг бүжгийн хэлээр өвлүүлэн бүтээлээ туурснаа Монгол хүний хөдөлмөр хийгээд ахуй соёлыг ард түмэндээ болон дэлхийд дахинд харуулж чадсан юм. Жишээлбэл та бидний мэдэх Жаламхаар, Гадуучин, Жимсчин, Сайлчин, Эрүлт гэх зэрэг олонний танил бүжгүүд байгаа. Түүний олон арван уран бүтээлийг өвлөн хадгалж яваа мэргэжлийн урлагийн байгууллагууд тэр дундаа үндэсний урлагийн их театр, Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын үе үеийн бүжигчид өв уламжлан хадгалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тайзны бүтээлүүд маш олноор гарч ирснээр хуучны бүтээлүүд бүжиглэгдэх нь ховорсон. Энэ нь бүжгийн намт төрх уламжлалт хэлбэр алдагдах буюу мартагдах хор хөнөөлтөд харуулж байна. Сэвжидийн бүтээн төрөлсөн халах намт бүжгүүд нь дэлхийд гайхагдсан нэн өвөрмөц бүжгийн урлагийн өв хэмээн дахин дурдж хэлмээр байна. Жишээлбэл Сайлчин бүжгийг манайхан мэдж байгаа тийм ээ. Алчуур дан ганц цагаан алчуураар ахуй байдлыг бүгднийг нэлтгдэг. Эмэгтэй хүний Монгол эмэгтэй хүний нам төрхийг алхаанаас нь ахуулаад зогсол бүртийг харуулж өгдөг байгаа. Зөвхөн Сэвжид тухай гэлтгүй Монголын бүжгийн түүхэнд уран бүтээлээ туурсан олон сайхан дэглэж багш нар байдаг. Тэдний уран бүтээлүүдийг хадгалж авч үлдэн ард түмэндээ хүртэл болгон танилцуулах нь мэргэжлийн урлагийн байгууллагуудын өөр юм аа. Тэгээд нэмж хэлэхэд манай хөгжим бүжгийн сургалтанд өв уламжлалын хичээл гэж орж байгаа бид нэр. Гэхдээ яг өнөөдрийн хувьд миний өөрийн хувьд бол яг ингээд бодоход бол аюу буруу орж байгаа байхгүй. Яг бол хуучны жишээл долгор сүрэн багшийн, хонгор багшийн, наран гэрэл, алтан гэрэл багшийн бүжгүүдийг заавал үзэх хичээл гэж тэнд тусгаж бүр оруулмаар санагц өөрийнхөө хувьд
тэр хүмүүсийн нөгөө нэг ахгүй Монгол бүжгийн нам энэ бүгдийг энэ хүүхдүүд бүгдөө эзэмшээд эндээс төгсөх ёстой болов. Одоо жишээл миний хувьд бол өв уламжлалын хичээлээр зөвхөн бараг л тэ өөрөө нэг бүжиг дэлгэн эсвэл нэг чуулган бэлэн бүжиг авчраад заачдаг. Тэгэхээр яг энэ хөгжмөн бүжиг энэ коллеж гэж байгаа юм чинь өв уламжлал дээр өөрсдийн гэсэн нөгөө брэнд гэж гаргаж байгаа шүү дээ. Тэрэн дээр яг өөрсдийн сургуулийн багш нарын бүтээлүүдийг олонд таниулж явах нь зүйтэй болов гэж бодсон. За баярлалаа. За цэцгээ баярлалаа. Болроош бүжгийн сургалтанд түүхийн бүжгийн хичээлийн гүйцэтгэх гэсэн сэдвээр та бүхэнд тэгтгээд байна. За багш нартай энэ өдрийн мэнд хүргэе. За түүхийн бүжгийн сургалтын түүхийн бүжгийн хичээлийн гүйцэтгэх үүрэг гэдэг сэдвээр би ихтгэл тавихаар сонгосон байгаа. Түүхэн дэх цагт үед нийт олноороо баяр ёслол найр хормын үеэр бүжиглдэг байсан бүжгүүдийг түүхийн бүжиг гэдэг бөгөөд энэ бодит амьдралын нэгэн хэсэг болж байсан болохоор түүхэн ба бодит амьдрал ингэж хувааж үзэх боломжтой. Түүхэн бүжиг нь хаанаас үүснийг ирж хайвал ардын бүжгээс ордны орчин нөхцөлд орж өөрчлөгдөн янзлагдаж эхэлснээр түүхэн бүжгийн их үүсвэр болсон гэж үздэг. Ордны болон өөрчлөгдсөн ардын бүжгийг бол удаан тайван бүжгийг бранл бүжиг гэж нэрлэх бөгөөд энэ бүжиг нь удаан тайван бүжгүүдийг бас данс гэж нэрлэдэг байсан. 15-аас 16 дугаар зууны үед ордны бүжгийг ихээр өөрчлөгдөж энэ үед ордны найрыг зохицуулагч бүжгийн багш нар бий болсон нь ордны бүжгийг хөгжүүлэхэд их нөлөөлсөн. Тэд ардын бүжгийн хөдөлгөөнийг янзлан шинэ бүжиг зохиодог болсон түүхийн гих бүжгийн нэг төрлийг олшруулсан. Энэ үед өндөр бүжиг гэсэн өсрөл бүхий нэлээд бэрх хөдөлгөөнтэй бүжгүүд бий болж эхэлсэн байна. Франц, Италийн ордны соёл тэргүүлэн гарч Европын бусад орнуудад үлгэр болж байснаар ордны бүжиг тархсан юм. 17-аас 18 дугаар зууны үед ордны бүжгийн арга техник ихээр хөгжсөн тул тусгай бэлтгэл хийх хэрэгтэй болсон байна. Иймээс бүжгийн багш нар чухал болж сургалтанд минуэт, гаууд зэрэг бүжгүүдийг зааж эхэлсэн. Минуэт нь хамгийн түгээмэл бүжиг байсан бөгөөд 100 гаруй жил ордонд бүжиглэгдсээр ирсэн бөгөөд мэргэжлийн бүжигчид бүжиглэх болсон цаашдын хөгжлийг тодорхойлж байсан юм аа. Манай сургуульд бол түүхийн бүжгийн сургалтын гол зорилго нь бол бүжгийн түүхийн хичээлийг бага ангид үзнээр орон зайн ойлголт өгөх, хөдөлгөөнийг зөв цэвэр хийж сурах зорилготой ордог. Манай сургалтанд бол бага анги, ахлах ангид түүхийн бүжгийн хичээл ордог. Ахлах ангид бол тухайн зууны хэв маяг, орчныг мэдрүүлэх зорилготой хичээл ордог байгаа. Тэгээ бага ангийн хичээлийг бол энгийн алхаанаас эхэлдэг. Бүжгийн алхаа, гулсалттай алхаа, цохролттой алхаа гэсэн алхаануудаас эхэлж заадаг байгаа. Тэгээд ер нь бол бага ангид түүхийн бүжгийн хичээлийг эрэгтэй эмэгтэй бүжигчдийн хоорондын харьцааг бас суулгаж өгөх зорилготой ордог. Тэгээд бага ангид бол сонгодог бүжгийн дасгалын хөдөлгөөнтэй ер нь уялдуулж ордог байгаа. Жишээ нь бол үлмий жилт, өвдөгний одоо энэ бүжүбэ гэдэг нь авж байгаа бүжүбэг нөгөө сонгодог бүжгийн хичээлдэр падбүрийн хөдөлгөөнийг зааж байхад түүхийн бүжгийн хичээлдэр полка хөдөлгөөнийг заах зэрэг ингэж уялдуулж заавал илүү хүүхдүүдэд хэрэгтэй байдаг. Тэгээд мөн тайз заалны орон зайнаас гадна зүг чиг хүүхдүүдийн нэг жигдэрлийг бас түүхийн бүжигдэр илүү ойлгуулах хэрэгтэй байдаг. Ахлах ангид бол
100 зууны одоо жишээ нь 17, 18,